За сайн байцгаана уу? Ингээд бидний оюутны зөвлөлийн Солонгосын Сөүл Ёжэдэ хаккив дээр Сөүл эмэгтэйчүүдийн сургууль дээр сургалтанд суухаар оюутны зөвлөлийн хамт олон болон оюутны албаны хамт олон одоо явхад бэлэн болсон байна. Одоо цаг 1:45 болж байна. 2:50-аас бид нисэн. За тэгээд бид нэр сая ячаа бараануудаа бүгдийг нөгөөд онгоцныхоо тикетийг бүгдийг ерөнхийдөө аваад за тэгээд одоо бид нэр онгоцоо хүлээгээд байцааж байна. За манайха хай гэрээ. За тэгээд явах зорилго маань хэд болоод олон улсын Улаанбаатар их сургуулийн оюутнууд руугаа чиглэсэн хувь хүний хөгжил болон оюутнууд руугаа тухайн Солонгосын дээд сургуулиудын дотоод үйл ажиллагаа ерөнхийдөө яаж явагддаг мөн тухайн сургуулийн оюутнууд яг дотроо яг ямар журмаар суралцдаг мөн Солонгосын соёлын талаар ер нь бол судлах чиглэлээр явж байна. За тэгээд ерөнхийдөө оюутны зөвлөлийн нийт яг 7 бүрэлдэхүүнтэй мөн оюутны алба болон мөн хариуцсан гэр бүл сэтгэл судлалын нэг багшийн бүрэлдэхүүнтэй 10 хүний бүрэлдэхүүнтэй групп болон явж байгаа. Ямар ч үсэн хамт явж байгаа оюутны зөвлөлийн бас сэтгэлийг сонсъё. За сөлгөөлийн зөвлөлт тийм үү? За явж байгаа сэтгэл ямар байна? За эргээд даахад тавьж байгаа. За сургуулаараа ер нь ингэж явахыг ер нь явна гэж бодож байсан уу? За. Өчигдөр ямар үйл хийж байна? Солонгосын соёл шал өөр тий. За манай хүн жоохон бие бариад өгч байна. Зүгээр бие барих шаардлагагүй шүү дээ. За баярлалаа. Дараагийнхаа оюутнаас яриаг авъя. За Солонгос хэл боловсролын хэлмийн темпо. За хай. За сэтгэл ямар вэ? Манай Солонгост оюутны зөвлөлөөр явж байсан. Оюутны зөвлөлийн хамт олонтой анхудаа явж байгаа. За ерөнхийдөө тухайн яг анх удаа явж байгаа оюутнуудтай хамт хэлээд тухайн орчин яг ямар вэ? Баах сандраараа гэж хэлэх юм уу да. Ягаад гэхээр хүн сандрахаар нөгөө хинхэн орж гараад байдаг болохоор анх очоод нөгөө Солонгос хэлсэн ч гэсэн яг очоод хүнтэй юм ярих гэхээр амар асуудалтай байгаа байсан. Бас тийм баг тий. Тэгээд англи хэлээр тусгай ингээд цэд гэхээр англи хэлний класс хийх юм лээ. Тэгээд ерөнхийдөө тийм сандраараа гэж хэлдэг. Тэгээд очоод ингээд бас нэг зүйл байгаа. Очоод хизээч битгий мөнгөө дотроо говьд битгий болоорой. За дараагийнх нь манай оюутны албанаас бидний хариуцж явж байгаа. Манай оюутны албаны мэрэгчлэн очих мэнэ. За хай. За өдрөө минь. За явж байгаа сэтгэл ямар вэ? Явж байгаа сэтгэл. Юу сандарч байна. Гэтэ өмнө явж байсан хүн сая бимба зөвлөө өгöd болоод ер нь санаа тийм дээ. Бид нэг болоо. Арттай харцсан. За яах вэ? Тийм юм бол байлт шүү дээ. Гэтэ тийм хүмүүсийн виз гарч байна. Гарч. Ийшүү дээ. Дэшүү дээ. Энийг сэсгэлээд явж байна. За тэгээд очиод тухайн яг орчин нөхцөл Солонгосын орчин нөхцөл ямар юм гэж бодож байна? Арай дулаахан багсаа. Яа бас тийм тийм Монгол шиг үүдэн байвал зү тий. За амжилт. Сайн уу? За сургуулийн хандаж юу гэж хэлмээр байна? Одоо би нэ Солонгосын явах гэж байна. Манай оюутны зөвлөлийн 7 оюутан 3 багш хамт явж байгаа Бид юм. 10-ний бүртгүү тий. За. Тэгээд сайн яваад ирнэ. Манай сургууль бас Солонгос руу явдаг байгаа шүү. Зарим одоо хутлаа гэж ярьж магадгүй. Гэхдээ одоо бүх юм явж байгаа 2 бас 2 байна. Сайхан явж байна. Тэгээд одоо энэ хүний хүчийн сургаалтыг сууж байгаа байхгүй. Тэрэмөрөө 10 хоногийн 7 хоногийн тийм орчмоор бас явдаг аа. Манай сургуулийн одоо Солонгос явдаг шүү. Тэгээд би үзэж байгаа шүү. Их юм үзээ, ихэнх сураад ирнэ. За баярлалаа. баярлалаа. Дараагийн бидний хариуцж явж байгаа хүн гэр бүл сэтгэл судлалын нийгмийн багш. Мөгч багш байна. За сайн байна уу? Сайн байна. За явж байгаа сэтгэл ямар вэ? Өндөр байна. За очиод яг тухайн Солонгосын нөхцөл байдал ямар юм гэж бодож байна? Одоо цаг агарын хамгийн түрүүнд харъя. Тэгээд манай сургуулийн өөр нь Солонгосын хөрөнгө оруулалттай сургууль. Тэгээд тэр чухалгаар олон оюутнуудаа ингэж
2 дахь нэмэлт 2, 3 дахь нэмэлт 2, эсвэл 1 жилийн ч юм уу 4 дахь сая цахны үйл ажиллагаа явагддаг. За тэрнийхээ үрэл бол ингээд явж байна. Энэ бол аюул том давуу талтай багшийнхнууд хараад байна. Тэгээд одоо багш нь ч анх удаа явж байна, танаас ч анх удаа явж байна. Бүгдээрээ тэгээд гоё юм үзэл ирээ. Тэгээд да тий. За. Баярлалаа багшаа. Амжилт. Онгоцээр чимээтэй тэр онгоцоос ууцсан дурдаа. За тэгээд буухтаа бичлэгийг яриа сонсох байна. Бай бай. Бид бүхэн одоо яг ичэн дээр буух чинь. Баба хай манаха. За ордор хай. За тэгээд бид нар буугаад ачаагаа аваад дээргээ олцгоё. За ирсэн. Ичэн дээр ирсэн. Ачаанаа давж гин. Манаха хай гэрэ. За одоо ингээд ачаагаа авчих. Бүгд ачаанаа давж дуусаад тэгээд барилах газар руугаа явцгаа. За барилах газар очиод иргэд уулзъя. За би нэг юм хэлье. За. Манай нөгөө лимузин цоон гэж багш ирсэн аахгүй юу? Лимузин бүгд лимузин гэж багш. Яг энэ лимузин гэдэг нөгөө хот хооронд дээр Ийм автобус. энийг дээр нөгөө Лимузин бол лимузин. наашаа очиж бүгдээрээ лимузин хаана вэ гинэ. Тийм шүү ер нь тийм шүү. Тэр манайхаа наашаа ч удаа энэ бол лимузин. Энэ бол лимузин. Бид нар та лимузин. За энэ лимузин хэн яг юу гэж бодсноо бас энэ дээр бас хэлье. Лимузин урт лимузин гэж бодсон. Нөө хурмын ордонд нөө нэг юм урт юм лимо байдаг шүү дээ. Оо яг зүг. Яг тэрийг гэж бодсон гинэ. Сүүл эмэгтэйчүүдийг сургууль дээр ирсэн одоо яг барилгаа орох чинь. Хай манаха хай. Hello.